За би ажил дээрээ байна. Нойлынх нь тойлонд зураг авч ирсэн чинь нэг хүн орж ирээд. За би нөгөө дээр ярилцлаганд орсон газар ахиж ярилцлаганд орох гээд ирж байна. Ер нь бол нэг даалгавар малгар хэлгүүлсэн шүү дээ. Тэгсэн тэрийг ярих юм. Тэгээд би дөнгөж сая даалгавраа хийж дуусгачаад явуулчаад одоо уулзах гад ирж байна. Би ийшээ ороос алцгаа тэ. Hello. Яг нэг зоолох гэж байна. Board game тоглохгүй. Тэгээд очиод бүр хөтлөө тоглох байх. Weekend тэгэж өнгөрсөн ч тийм. Тэгээд нэгтгэс хоёр өнөөдөр цэцэрлэхээс. За би ажилд орсон. Yay. Би яг сүүл нэг яриханд ороодсон газартаа ер нь орохоор шийдсэн. Тэгээ өнөөдрөөс очино. Гэтэ яг нөгөө HR-ийн би рекрутертийн болохоор 5 дахь өдөр ярьсан байхгүй юу? Хагасаа би болохоор ингэж хэлсэн юм. Хагасааны өглөө би нөгөө нэг шаардлагатай бичиг баримтуудаа цуглуулад өдөөс хойш би яваад очиё гэж би хэлээ гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө нэг хүн болохоор өглөө ирээд 9 цагт ирээ очоод тэгээд тэнцээ бичиг баримтаараа бүрдүүлэх юм байна гэж ойлгосон. Би тэр ингээ хоёрт хоёр өөр юм ойлгоцсон. Тэгээ бодоо яваагүй байх шээ. Одоо би 1:30 ихэд тэнцээ очсон байх хэвээр. 2022 онд би 90-ийн үнэлгээ юу болгосон заяа. Сунгуулсан заяа. Би 25 хүрээд 25. Тэгээ 25 хүрээд тэгээд би одоо хүртэл аваагүй. Гэтэ яг өнөөдрийг хүртэл би 90-ийн үнэмлэхээ ингэж хүнд үзүүлж мүзүүлэх шаардлага надад ерөөсөй гараагүй байхгүй юу? Ер нь бол юм Монголиогоос аваад ч юм уу тэгэл ер нь хуучныхаас л ингэж үзүүлэл явчихдээ шүү дээ тий. Одоо болохоор яг хэрэгцээ нь гарч байгаа. Тэгээд ер нь гадагшаа төтгшөө явбол ч гэсэндээ шинэнийг нь авцсан байх хэрэгтэй байх гэх. Тэгээд одоо би очиж шинээр 90 үнэлгээ авах гэж байна. Бүтэн сар болон 9 15 45 хоног үргэлжилсэн миний ингээд ажил хайх аялал маань дууслаа. За би ажлаа танилцуулах уу яах вэ? Болдсон болов уу? За би ажил дээрээ байна. Ажлынхаа нэргэн тойрныг бичиг гэж бодсон чинь жоо ичээд бажигдаад тэд энэ бичихгүй юм шиг байна. За тэдэг нойлынх нь тойлонд зураг авч ирсэн чинь нэг хүн орж ирээд тэг ингээд та буцаа ажилласан ч гэсэн гоё юм. Нэг юм зоригтой. Би хуучин ажил дээр ерөөсөө орой тарахтаа компьютер энтер унтраадаггүйсэн. Тэгэл хаяа явцдаг, тог могоо цалахгүй. Тэгээ тэр бол маш буруу юм байсан. Тийм ээ? Байгальдаа ээлгүй. Одооноос ингээд шинэ амьдрал эхэлж байгаа юм чинь дандаа одоо юм аваад явж байна. Ажлаа тараад найзуудтай хаалцах чинь. Одоо энэ зүйл. Oh my god, ханчаа яваач. Ой гоох ямар энэ да? Баян гоод дээ. Энэ бол ямар байна гэдэг юм биш дээ. За. Тэр ай гоох гэдэг чинь гарч ирлээ шүү дээ. Анхны яг чи уугач юу?
бодорой. За чи бүгд ном. За тами хэлээ. Тами. За юу гэж байгаа лока? Рагбуги Аа за. тамигийн захиалгаар. Ингээ өчүү танаар хийсэн чинь амар юу болчих юм бэ? Өтгөн. За төвчөө энэ чи өндөг ярилцж байна. Тогож хийж үү? За энэ бол манай хоёрын жижигэн мама нэн тийм ээ. Яа ямар жүжигч. За одоо хятад снэк тест яа. За эхнийх нь бидний идэж өссөн 7 гонь. Юм ч яг уус мэдгүй байна. За 7 гонь бол угаасаа 10-аас 8 штэ. Ийм жижигхэн манго байт юм бэ. Манго нүзээ. Гоё юм штэ. 10-аас 9 юм уу? Мөн бас ангон дуртагтаасан юм манго. Цалин буухаар гондоо манго авдаг байгаа. За ийм пич. За 10-аас 5. За ийм интор юм. Нараас 4 байна. Ийм боо юм шиг юм. Энэ зүгээр байдаг 3 юм байна. Энэ 10-аас 2. За тэгээ болоо. Алдарт те утгуулын. Би их Рагбуги. өөрөө соосоо хэлээ. За одоо манай хоёрын хийсэн рагбуги гэдцгээе. Nice. Хинэ бүр хөдөлгөн бүрийг даач. Харин Аюу. чи тэр хаяа гэдэг юм. Yeah. Нөх юм ямар хэлчихгүй баха юу? За 10-аас Yo guys. Би дөнгөж жимнээс орж ирээд бичлэгээ эдитл сууж агаад амар өсөд юм итгэ байж гин. За би тэгээд бүр нэг юм ярихгүй бол бүр бэж чаддгүй. Би сүүлийн үед нэг юмнаас олж бүр амар өгчэн заяа. Юу гэж бодож чинь. За тэр бол мэдээж краш. Би ингээд амар юм би амар хөнөө хонос юусоо гүйж чаддаг байхгүй юу? Би шууд гэтээ дээтэнд өрж ийн заяа. Өрж болж ийн. Тэгсэн чинь нөө гэвэл яг уу. Тэгээ манай краш манай жимд явдаг байхгүй юу? Тэгээд хэрвээ нөө гэвэл би жимд явахаа болно. Yes гэвэл за yes гэвэл явах юм байна л та. Би тэгтээ саяхан жимнийхэн subscription сонгосон байхгүй. Тэгээд нөө гэвэл би угаасаа жим дээр таарчдахгүй. Тэгээ би жим рүү явахгүй хаас өөр арга баг. Жим дээр таарал би үхэн штий. Үсээд судгалцсан юм шүү би. Тэгээд тийм юм байна да. Тэгээд энэ бичлэгээ эдитэлж байгаа бичлэгнийхээ хамгийн сүүлд нь оруулчихъя. Тэгээд энэ бичлэгийг тий олон хоногийн дараа олон сарын дараа ч юм олон жилийн дараа хэрвээ үзвэл намайг яасан бол гэж ер нь зориглож те дээтэнд өрсөн болоо гэж бодож байгаа хүмүүс байвал тэг хариултыг нь бол олж авч чадахгүй байх нь. Яа тэгвэл би хизээч
хувь амьдралаа сошиал дээр дэлгэхгүй учраас гэтээ мэдгүй те. Харцгаая. Бичлэг хийхгүй амар удвал би ер нь жоохон дээтэнд өртсөн байх гэж бодорой заяа. А бичлэг амар хурдан орвол тэгээд жоохон сайд.